Бизнесийн салбарт тоног төхөөрөмж, хүнд машин механизмын худалдаа, барилга, барилгын материал, нийтийн тээвэр зэрэг олон салбарт түүчилэн яваа 15 жилийн түүхтэй Hera Group-ийн ерөнхий захирал Асүрийн Ганхуйг. Сайн байна уу? Захирлаа. Сайхан намарч байна уу? Сайхан намарч байна. Хүсэж боловсрч те шатахтаа шатаа босхтаа усаад тийм улсуудын манай зөвхөн бизнесмэнүүдийн нэгийг бол таалуу гэж бодоод байгаа. Жохо өөрчлөхгүй болохгүй мэн итгэл. Тэгээ зүтгэж үзлээ. Шударгаар бизнес хийгээд зах зээл дээр тоглогч улсуудын нэг үндсэн чанар бол хүн чанараа хадгаж үлддэг байхгүй. Тийм зах зээлийн дүрмээр буюу эдийн засгийн дүрмэрлээ явах хэрэгтэй л дээ. Төрийнхөнтэй нээж авилах хэлэх болоор нэг жоохон бидний татврын мөнгнөөс идэм авч тэрийг бизнес гэдэг авахд идэг улсуудыг уг нь тэр нэрийг ч өгөх хэрэггүй юм байна. Харин яг та point нэг хэлж ин л дээ. Болгож чанартай асуудал харагдж илээ л дээ. Тэгэхээр тэрийг одоо ажил амьдрал сайн уу? таадаггүй дээ. За орхинчдаг бас манай бизнесийнхэнд бас дахиад нэг сорил эхэлж ил байна л да. Энэ бол яг биднээс одоо байнгын 5-6 жилийн хямралтай таарах юм. Тэгээд юм хэдэн бизнесмэнүүд маань одоо компани захирлууд маань тэрийг давж гарах гал оюу ухаан хөрөнгө мөнгө бүх юм бол дайчлаа да. Тийм нэг жоохон мэдрэгч байна танд. Оройд ялангуяа нэг макро эдийн засгийн савлгаа үүсгэх магадлал харагдаж байна. Бидний хувьд бол яг тэгэл одоо байнгын хямрал бэлтгэлтэй явдаг ус шүү дээ. Тэр тусмаа улс төрчдрийн шийдвэрээс хамаарч бизнес үйл ажиллагааг бас нэг эрсдэл оруулахгүй тулд бол тэр ханш байт юм уу гэдэг тэр эрсдлүүд айлхаар хааж явдаг л да. Хамгийн энгийн жишээ гэх юм бол одоо доорож ингээл доллараар хүмүүс валютаар зээл авах болсон байна тий. Тэр нөгөө эрсдлийг тооцоолж чадах юмнууд дээр л илүү анхаардаг болсон байна л да. Тэр бол 15 жилийн туршлага. 15 жилийн туршлага. Ерөнхий гол бизнес маань бол уул уурхайн чиглэлээ машин тоног төхөөрөмжийг импортлж оруулж ирдэг. Дээр нь бол одоо сүүлийн үед бас угсралт хийгээд байгаа тийм. Энэ маань бол цааталт болно уул уурхайн бизнестэй холбоотой бизнес учраас энэ макро төвшөнд болж байгаа нэлээ хүн тусдаг болов гэж санагдаж байна л да. Тэг яг хөө яг уул уурхай үйлчлэгээний бизнес болохоор бид ч нэг уул уурхайчтай яг л нэг л адилхан бүх юм л амсаад амьдрын шүү дээ тийм ээ. Яг уул уурхайн сэргэлт яхад бол хамгийн дөрөв маад мэдрэгдэг. Уналт болох тус маад хамгийн дөрөв мэдрэгдэг. Ягаад тэгэхээр нөгөө энэ чинь яг уул уурхай ажлын тоног төхөөрөмж болохоор ажил нэг хэсгээр манай ажил сайн явна ажил нь багсах манай ажил мөн гэсэн үг л дээ. Тэгэхээр бол ялангуяа 13 14 онд бол айхтар мэдэгчээс уу яхаа. Тэр учраас нэг бүгд доош хавнаал. Одоо бол сүүлийн 2 жил бол дажгүй. Тийм сүүлийн 2 жил бол дажгүй байна. Гэхдээ яг нөгөө сүүлийн 2 жилүүд чинь бол нөгөө ерөнхий том уурхаанууд нь бол дажгүй ажиллаж байна шүү дээ. Одоо нөгөө нүүрсний үндэсний үн дажгүй болохоор. Таны бас нэг удамд бас юм бас менежментийн талын удирдлагын талын мөн түнчлэн ажил хөдөлмөрөөр яг дангаар нээж амжилтанд хүргэсэн гайхалтай жишээнүүд бас их байдаг юм билээ. Тэгээ би бас энэ хэрэг болгож энэ номыг бол тэнд авчирсан юм Алтан соён бие эзэдийн хорны эрхэм баатрууд гэдэг. Тэгээ энэ номыг одоо эхэндээ бас бэлгэлчээ. Энэ Монгол улсын хөдөлмөрийн баатар гэж нэр хүндтэй цол хүртсэн 480-аад ирэх хэмээн энэ хөдөлмөрийн баатрын холбоо гэж байдаг. Тэр холбооноос эрхэлж гаргаад тэгээ энэ дотор бас уншиж яхад бол танаа удмын 2 хүн байлаа. Нэг нь одоо Дулмаа гэдэг одоо ойдлчин тий одоо хөдөлмөрийн баатар хүн. Тэр хүн бол одоо хэдийгээр 40-с наслсан харагдажсэн. Гэхдээ 20 жилийн дотор 48 жилийн ажил хийж ирсэн. Одоо ойдлын үйлдвэрийн 37
дамжлагыг бүгдийг эзэмшсэн. Тийм гайхалтай нөхөн гар гэсэн. Сайн судалсан юм да. Тэгэхэд энэ хүн бол их сонин 69 онд одоо энэ оюутны үйлдвэрт ажилласнаар орж исэн. Тэгэхээр 69 онд бол танаас нэг удмын хүн Минжурго Хөдөлмөрийн Баатар солоо авч ясаа да. Гэтэ тэр Минжурго бол удирд гарга барилаар авчихсан. Одоо нэг хөвсгөлийн одоо нэг нэгдлийн Аранган тариатын одоо нэгдлүүд том нэгдлүүд өрч тэр хүн бол одоо тухайн үеийн шинэ бүтцийн шинэ аж ахуй байлаа шүү дээ социализм. Тэр аж ахуйг бол удирдахжсэн. Одоогор бол захирлын ажлыг амжилттай хийгээд тухайн үед төрцгөөс Хөдөлмөрийн Баатар сол авчихсан. Яг тэр өдөр танаа нөгөө удмын дулмаагаа бол ажлын гарагаа эхэлж байсан. Тэгэхээр бол би эндээс юу хэлж байгааг бол тэнд бол тийм Хөдөлмөрийн Баатар болдог. Удирдаачиг ажиллаж тийм удам байна. Тэр нь бол таны бизнес дээр их нөлөөлдөг болов гэж. Яг уу манай тий анхнах чинь ялгархын нь бол зөвхөн нэлээд тийм тууштай хүмүүс надад санагдсан шүү дээ манай удмынхны одоо байж байгаа байдлыг харахаар ажилласан байдлыг харахаар тэгээд нэг юмд бол нэлээд сайн фокустай ажилладаг. Тэр нь л ослог юм шиг байна. За захирлынхаа өрөөндөөс ирээ маань үргэлжилж байна. Тэгээд аав ишээрийнх нь зургууд байна. Одоо бурхан л өстэй. Одоо хүний хувьд бол аав ижил бурхан ээж аав бол хүний бурхан л гэж боддог юм л дээ. Тэгэлгүй яах вэ? Бизнест орохсон шалтгаан гэх юм бол манай ээж гэмтээд тэгээд би чинь Солонгос сурж байгаа сургууль хаяад тэгээд бизнес хийж эхэлж исэн байхгүй. Хагалааныхаа юм нэлээ өндөр төлбөртэй болоод тэгээд тухайн үед ч манай ээж хоёулаа тэтгэврт гарцсан. Тэгээд зардал марлаас агуулад нэлээ өндөрлөлтөд асуудлууд гарсан. Энийгээс тэгээд буцаад Солонгос руу явах боломжгүй болсон байхгүй зарлаа үүдчихсэн. Тэгээд бизнес хүл тавьж эхэлсэн. Тэгээ 2003 онд чинь бизнес хүл тавьж эхэллээ. За тэгээ яг бизнес яг нөгөө импортын бизнес эхлүүлж яваад тэгээд нэг 2-3 бизнестэй болцсон. Тэгэл топ 100 аж ахуй нэгж мэгж гээл бас нөгөө гадагшаа явж сургууль сурна гэсэн нөгөө мөрөөдлөө биелүүлж чадаагүй юм чинь захирлуудад зориулсан яваар программаар яваад Харвардд төгсөөд тэгээ яг ингээд бүх юм болоод байгаа юм шиг тий. Тэгээ ингээд мундаг болсон юм шиг яг санагдах тэр үед наавлж ирсэн л дээ. Бүх юм чинь болж байгаа юм санаж магадгүй гэхдээ миний хүн ингээд байнга өөрөө болж явах хэрэгтэй. Энэ хүн тийм байна тийм юм бусад атаарах биш өөрөө илүү хөдөлмөрлөх зөвхөн өөрийнхөө ажил руу фокуслох хэрэгтэй юм аа. Бити нэг газар дээр эзэж зогсоо битийг эзэж газар дээр ингээд байгаадаа эхлэсэн л тийм л утгатай юм байна л да. Тэр ээжийнхээ тэр хүнд өвчнийг бол та бол хөдөлмөр хийж анхны бизнесээ эхэлж тэр хоромтлоор фандрейзинг хийгээл гаргаж яасан гэдэг бол одоо бурлууд өдөө хүртэл сайхан явна сайхан байх уу? Энэ чинь том буйн л да. Тэгэл явах. Тийм том буйн бас ингэж явж байгаа маань ч гэсэн ээж аав нь буйн гэж боддоо шүү дээ. Сайн нөхөд сайн багш удамаас гадна бол бас их нөлөөлдөг юм бол түнш байгууллагууд гэдэг. Би бол таныг тэр нөө Солонгос юм баха одоо нэг Hyundai-гийн төлөөлөл болж явсан. Тэднэрийн бас менежмент таны бас багш болсон болов уу гэж бодоод байгаа. Тэр зөв. Яа харахгүй зөв. Hyundai-гийн яг нэг арга барил гэх менежментийн 2-3 арга барил байгаа шүү дээ. Тэгээд Hyundai-гийн хөдөлж байгаа онцлогын үг гэхээр бас гэр бүлийн бизнес, family business гэхдээ бүх топ менежерүүд нь бүгдээрээ нөгөө одоо яг дэлхийд дээр өөрчлөлттэй те хамгийн түрүүлж нөгөө топ менежер дандаа цалингийн менежер тавьж гэлж ирсэн компани баггүй. Тэрүүгээр арай жоохон ялгаатай нөгөө гэр бүлийнхэн хүмүүс нь илүү dedication нөгөө хүмүүстэй цаашаа делегейт хийх боломжийг олоод делегейт хийгээ явж ирсэн. Тэгж яригддаг байхгүй. Тэгээ тэрүүгээр нь жоохон онцлогтой. Нэг Hyundai-д ажиллаж байгаа хүмүүсээс бол одоо сурсан юм бол зөндөл дөө. Одоо ч компани ажилласан байх. Тэндээс ерөнхийдөө танаас сургалт мэдээлэл авах юм уу тэр талаас авдаг. Нөгөө түншээс сургалтууд харилцаа явуулж байна уу? Сургалтууд яг одоо сургалт авдаг газрууд их олон болсон л доо. Hyundai-аас авдаг бол хийгээрэл. Бизнесийн сургалт бол хийхгүй шүү дээ. Нөгөө одоо техникл гэх юм уу тийм сургалтууд явна. Тэгэл тийм багш ментор юу өдр байсан бол
хамаагүй илүү өндөрлөг дээр очсон байсан байх. Тийм. Хамаагүй багыг алдах байсан байх. Одоо нөгөө өмнөх хямралууд чинь бол нэлийн л алдчихсан л да. Яг алдаан дээр бол суурал явж байна л да. Одоо танах 500 үнэтэй шүү дээ, тийм. Зөв. 500-аас 1000 үнэ. Тийм 500-аас 1000 үнэийг бол ажлын байрыг гаргаад, цалингийн тавиад, технологи оруулж, менежмент энэ явж байгаа үйл явц бол асар том үүрэг байгаа юм ба хариуцлага. Энэ бол тийм амархан бас бий болтгоо л дээ. Энийн дээр бол би нөгөө танаа удам судрын бас гайхалтай түүхийг яриад байгаа танд бол удирдлагын арга барил талаас өөрийн хөдөлмөрч зангаас дээр нь одоо аавынх нь мэрэгжил шүү дээ цэргийн хүн гэдэг бол тэр бүх юмыг бол цэргийн хүн гэдэг бол одоо бас жанжин шугамаа сайн барина шүү дээ. Тэр юм бол байна гэж хараад байгаа. Харвардын таны тэр анхны мэдлэгийг бол та бараг анхны төсөгчнөр нэг баха Монголд ирж байсан, ажиллаж байсан. Тэр төлөө. Тийм. Яг бизнес талдаа шүү. Нөгөө улс төрийн удирдлагаар хийдэг хүн байсан тийм. Сургуультай холбоотой нөө Харвардтай. Оюун чинь байнгын л ерөөсөө холбоотой шүү дээ. Одоо хүртэл өдөр чинь юутай алумни юутай холбоотой тийм. Монголчмас алумни бас байгуулагдсан, алумни салбарнаас байгуулагдсан юм байлээ. Тэгээ нөгөө байнгын нөгөө Harvard review юмнууд авчин, судалгаанууд авчин. За нөгөө алумни нөгөө юугаар вебээр дамжуулаад шинэ болсон судалгаанууд юу байна үзэж харж ингээд явж байгаа. 3 жил нэг удаа одоо төгсөгч нарын уулзалт болно. Дамжуулаад чухал. Яг танаа ажиллаж байгаа салбар бол уул уурхай л да. Уул уурхайгаар дамжуулаад бид нар энэ барилгын салбараар ч юм уу, логистикийн салбараар дэлхийн зах зээл рүү бол орж байгаа. Тэгээд дэлхийн зах зээл дээр бид нар бас тодорхой хэмжээний Азийнхаа энэ авд юм уу тоглогч байхын тулд боловсрол хэрэгтэй. Эрдэм ном хэрэгтэйг бол таны амьдралаас харахад бол нэлээ эрхэмлээд тэрнийхээ үр шимийг хүртэж байгаа болов гэж ойлгож байгаа. Тэр чинь өргөжлүүлээд юу тэгээ нөгөө юм сурч байгаа л да. UBC-ийн уул уурхаан сургууль сурч байгаа. За. Тэгээ нөгөө уул уурхаа руу бизнес фокус болж байгаа бол бас нэг жоохон апдейт хийж удаад. Тэгээ тэндээсээ бол амжилтын бас их үүсвэр байж магадгүй. Гэхдээ бол амжилт гэдэг бол хамт олонны бас ажлын үр дүн л дээ. Танай хамт олон бол энэ дээр таны гол 40 тулгуурууд байх гэж бодож байгаа. Танай групп нь хэдэн салбар дээр ажиллаж байна? Яг манх чинь сая 12 оноос 16 оны хоорондох тэр хямралаар бол ерөнхийдөө бол гол юмнууд дээр фокуслоо гэдэг бидний шийдэл гаргаад одоо энэ уул уурхай тойрсон үйлчлэгэн дээр илүү анхаарал бусад чиглэлийн бизнесүүдээс бол татгалзаа явж байгаа. Тэр нөгөө бизнесүүд зараа явж байгаа. Тэр хооронд бид тэр construction гэдэг байсан компани бид тэр менежмент баяагтар зарлаа. Дахиад нэг жижиг 2 компаниас бас татгалзлаа, зарлаа. Тэгэл юм хөвөөлөн гэдэг ингээд бүгдийг яаж нэг чиглэлгүй фокуслах гал явж байна. Танайг бол техник авчирс одоо бол задлаад угсраад. Ер нь үйлчлэгээний ер нь задлан угсрын бүхэл юм тийм үү. Тэрэн дээр бол дандаа уул уурхай дээр. Бас өөр тоног төхөөрөмж замын юм уу зам бүгдээрээ байгаа л да. Гол сегмент нь уул уурхай дээр байдаг. За зам бол бас манай 2 дахь сегмент байгаа. Тэгээ замын тоног төхөөрөмж манайх чинь баг хамгийн том нийлүүлэгч юм байна. Одоо замын тоног төхөөрөмжийн маркет шир бол манай хамгийн том байгаа. Тийм байна. Түн шүү. Одоо найз нөхдөө ямар ч үсэн нэг хасрын гавыг гэдэгчсэн байна. Тий, манайх нөгөө Ибараги аймаг гэдэг Японы Ибараги аймагээс сонгогдсон аймгийн гишүүн, улсын их хурлын гишүүн, хотын дарга нэг 5 хүн байдیں۔ Таньдаг. За. Тий, тэгээд 2016 он сонгуульд нэр дэвшгээд амжилт хүсэж нэг юм юмнууд хийж явуулсан юм байлээ. За. Тэгээд яг бас сонин тийм гоё юм уу айхад тийм сонир мэдрэмжтэй юм чинь бас монголчууд маань амжилт ирж хүсэхгүй байхад Японоос ийм тэгэл уулзах юм шүү дээ. Эдгээр маань бол бас их ялангуяа улс төрийн
сунгаанд оролцсон гэдэг бол нийгмийнхаа төлөө зүтгэж байгаа маш том Бидний хувьд бол яг тэгж ойлгож нийгэмд үйлчлэж байгаа хүн байна гэж боддог. Энэ хүн бол нийгмийн хүн болгож байна. Тийм учраас амжилтын дэдийг хүсэж өөрсдийнхөө гарын үсгтэй зураг хөрхтэй сайхан бүтээл явуулсан байна. Энэ бол бас л сайн нөхөдтэй явж байгааг юм бол нэг шинж шүү. Яг нь бид зөрүүлээ Бараагийн аймгийн нэг улсын хурлын сонгуул болоход нь бас нэг юм хийж бас нэг явуулсан л та. Тэгвэл 16 онцлогоо улс төрийн дарийн утаа үнэрсэн хүн байна шүү дээ. Үнэрцээ. Та нөрсөлсөн. Хин гарч ирсэн одоо Лүндэ жанцгаа гарсан. Лүндэ жанцгаа. Зээ их болд унсан тийм дөрөв. Хямрал гэж яриадсэн. Ингээд бол их бухимдалтай байсан л та. Тэгэл яах вэ? 16 сонгуульд үзье гэж бодоод ямарсан жоох өөрчлөхгүй болохгүй мэн гэж итгэл. Тэгээ зүтгэж үзлээ. Зовлон жирлээ мэддэг толгоонод өөртөө орж иж юм аяхгүй бол хүнээр дамжуулж хүний толгоогоор асуудлаа шийдвэрлэх гэхэд ер нь явдалтай байт юм дөө. Тэгээд манай олон ч бизнесмэнүүдийг дэсэрч бухимдаж энэ улс төрлөө болоод орж ирдэг л те. Нэг хямралаас хямралын хооронд л явдаг болчихлоо доо. Тэгээд дээр нь бол эдийн засгаас илүү улс төрийн хямралнаас их хэцүү байна л та те. Тэгээ яг хувийн хувьд би бол энэ үндсэн хуулийнхаа өөрчлөлтөө хийгээд за тэр ерхий сайдлын эрх мэдлээ аваад тэгээ нэг юм доктортой засагтаа доктортой бодлоготой болчихсоо л гэж бодож байгаа. Гүйц засаг буюу одоо засгийн бодлого нь ядч нэг 4 жил тууштай байгаад тэрийг дагаа бизнес бас тууштай явна гэсэн үг л дээ. Одоо манай хамгийн нэг зовлон тууштай буюу урт хугацааны бодлоготой урт хугацааны бодлоготой тэгээд тэр 4 жилээр дүгнүүлээл энийг үргэлжлэх хүмүүгдэл дүгнүүлэл нөгөө зарчим нь угаасаа тийм шүү дээ. Зарчмаараа л явуулдаг юм болох гэдэг юм л да. Таны хямралын шалтгаан бол энэ шүү дээ. Надад ч шүү дээ. Энэ бол богинохан байна гэдэг чинь бол нөгөө хүмүүст нөгөө одоо нөгөө популизм гэмүү попуржиж засгийг ирэх авах боломж нь илүү нэгчдэг. Төр зургийн төрсөөл нэг нөгөө 2 жилийн хугацаатай засаг байна гэдэг чинь нэг засаг байгуулах тому дараагийнхын засаг нь хэн байх вэ гэж үржиж ярилцаал тэгэл сэдв гаргаж иж популизм гэдэг ийм л юм болоод явчихлаа шүү дээ. Бас нэг залгамж халаа байдг юм л да. Манайх бол одоо нэг сайд гарч ирэхэд буцаагаад өмнөх сайдынхаа олдтой талыг үргэлжлүүлэх юм тийм байхгүй. Бүх юм тэгээс эхлэгээл явчихдаг л. Энэ бол ялангуяа бүх юм хийнэ л гэдэг юм шиг. Хүнээс тавина бодлогоос өөрөө шинээр хийнэ гэл. Энэ бол тэгээд жил ахсан хугацаанд дараагийнх нь бас жил ахс байж байгаа. Энэ 240 км зам барих гэж нэлээд юм болж байгаа харагдаж байгаа. Энэ засгийг хараад байхад өмнө нь 3000 км тавиад тэрэн дээр бол бас нэлээд өрнө ажил бол явагдсан баха. Тэр нэг 13 ер нь гэхдээ 12 оноос 16 оны хооронд тэр чинь бол ингээд нэг бүүслэж хаяад тэгээд тэр олон амч бүгдийн дамп уралцсан шүү дээ манайх чинь засаг. Физикли мөнгө байхгүй мөнгөний нөгөөгөө хүртэл асуулт. Тэгээд усын төсвөр тодтол хийгээл нөгөө 13 онд өгсдөй байсан мөнгөний 14 оны сүүлээр өгч нөгөө компани чинь жил мөнгө өглөө явчихаар миний санаж байгаа тэр одоо ер нь тэрнээс тэр шуурганаар чинь бараг 70-80 замын компани дампуурсан гэдэг. 250 компани аваад миний ажигласнаар бол бараг 70-80% дараа нь хэрэггүй авчаа гэж их харамсцсан явж байсан. Яг нь араас нөгөө нэг сая ярьдаг зовлонгууд нь ихсэн л дээ. Зам юм уу? Одоо уурхай том бүтээн байгуулалт бол төртөө оролцохгүй гэж юм байхгүй. Яг гэвэл энэ ч одоо байхгүй л дээ. Яг гэвэл нийгмийн том дэд бүтцүүд байна шүү дээ. Энэ дэр дараа ингээд бизнесийг хохироочод энэ төрөөр ингээд юу ч болоогүй юм шиг явдаг надад бол зэрлэг санагддаг л та. Одоо тэгээд бид нар тэгэл тэрийг туулаад гарч байна. Энэ уулуурхай гэдэг бол газрын хэвлэлийн дээр өвдөс цагаас нь том баялаг. Яг энэний дээр тоон дүнгээр бол бараг л 2 их найд Америк доллар гэж яригддаг. Нэг хэсэг 11 онд бүүн болж байгаа хэд бол бараг 5.6 их найд гэж яригдчихсэн л да. Ажил хөдөлмөр хийнгээ эзэн сох болцоо нь одооний манай бизнесмэнүүд байгаа байхгүй. Тайсон уулуурхайн салбаа харахад дэд бүтцийг харахад өстой маш хийх ажил байгааз. Энэ ажилтай байна гэдэг нь бол нэг сайхан. Энийн дээр дахиад энийг эзэмшихийн тулд бол эрдэм ном хамтын ажиллагаа хүчил хэрэгтэй байна. Харин яг та point нэг яг хэлж байна л да. Юу гэхээр баялаг гэж нэрлэх нь өөрөө буруу байхгүй. Тэр чинь зүгээр нөөцөхгүй. Та эрдэм мэдлэг байж ш одоо ингээд яанаж ш. Нэгээс тэр чинь дээш гаргаж ирж иж баялаг болох байсан ш. Бид нар чинь ерөөсөө газар дуурайгаа баялаг гэж нэрлсээр байгаа л ингээд хоорондоо тэр баялагын төлөө алцаал ингээд тэгээ тэрийг нь хэн нэгэн дээрэмдэж авах гэдэг хэн нэгэн тэндээ шантаалж мөнгө авах гэсэн одоо шинэ бизнесийн төрлөختөд болчихлоо шүү дээ. Тэгээд төрийн бүс байгууллага нэртэй тий. Ямар хамгаалах төвлөг нь яадаг. Тэр чинь үндсэндээ баялаг гэдэг нэрээсээ л болвол
Тэгээд хүм болгон баялаг л гэж боддог. Насаам зэлэдэг чинь гаргаж ирээ баялаг болтол асар их хөрөнгө хөдөлмөр судалгаа алдагдал хүртэлүүлэх боломжтой юм шиг 100000 одоо жишээлбэл 100000 уурхаагаас яг бодит одоо 1% л уурхаа болж ажилддаг байхгүй. Тэгээд ерөөсөндөө ингээд ордуудаас 100000 ордуудаас нэг нь л ингээд уурхаа болж ашигладаг байхгүй. Тэгэхээр манайх ч болохоор 100000 ордыг бүгднийг баялаг гэж тооцоолоод тэгээд бид нар мөнгө нүрт хөрвүүлээд бид нар ийм баялагтай уус гэд яриад байдаг байхгүй. Та одоо харалт нүүрсэх юм бол одоо 5-7 бассейн эдэн нүүрсээс бусд нь ашиглахгүй байж шít. Гэтэл тийм чи бид нар тийм нөөцтэй гэдэг бол мэднэ. Өөрийг гаргаж ирээд ямар ч үр дүнгүй ийм л байгаа шүү дээ тэгээд. Нэг богинохоо хугацаанд бүгдийг задлаад талаар нэг болох уу эсвэл системтэйгээр харилцан ашигтайгаар тий багаар оруулж ашиглах уу гэдэг нь бас энэ яг энэ бол яхахгүй тэр нэг эдийн засгийнхаа тийм зах зээлийнхаа дүрмээр буюу эдийн засгийн дүрмээр л явах хэрэгтэй л дээ. Энд чинь нөгөө үүс задлах гэдэг нэрээр юу биш зүгээр усаас буюу эсвэл тэр компани аж ахуй нэгжүүд нь одоо өөрснөө дэд бүтцээ шийдээд зах зээлээ гаргаж ирч чадчихвал тэрнтэй л явуулж явах хэрэгтэй байхгүй. Тэрнээс ингээд засаг гэдэг нэртэй тэгээд одоо энэ жил тийм үс задлана. Энийг нь одоо ингэж хилцэл хийж яана. Энэ бол буруу зарчим л да. Яагаад тэгэхээр хизээч засаг одоо бид нар бүгдээрээ л засаг буруу шийдвэр гаргадаг гэж мэддэм мөртлөө яагаад тэрэн дээр засаг зөв шийдвэр гаргана гэж бодоод байгаа. Тэр чинь зах зээлтэйгээ л уялдуулж одоо нэг өсөндөө одоо энэ хятад байдгийн бусад орнуудын аавна гэсэн тэгээд тэр аавна гэсэн юм дээр үнэлэлт тийм шиг орж байгаа хөрөнгө оруулалт тий тэр чинь дэд бүцээ 50% чинь тэгж ч үүцэн задраа юм. Тэр ашланд орж байгаа хүмүүс уус дотор аваад явах л хэвээр асуудлыг наа чин болоог байгаа. Тэр чин болоог одоо энэ жил бид ганцхан энийг л яа. Ингэж явах юм бол угаасаа буруу шийдэл гарна шүү дээ. Та өөрөө нэг ярьж шүү дээ. Нэгэн жилийн настай төрийн албаа гэж яам тамгын газрын усууд яаж зөв шийдэл гаргах юм бэ? Тэр чинь ойлгол дүрттэй холбоотой юм айл баг хийхийг хичээд байна. Тэгэл ямар ч гэсэн нөгөө яагаад чинь нэг манай харилцагч нар бол угаасаа дүрттэй л холбогдчихж байгаа юм да. Тэгэл тэр эрсд нь бол явал маанд бас ялгаах ороод ирдэг. Бид тэр харилцагч нар болохоор дэмжиж өгдөг. Манайх ч нөгөө дом төхөөрөмж сархаас нөгөө санхүүгийнхаа төрөөс мөрөөс санхүүлизмээс хүртэл бүх асуудал нь шийдэж чаддаг ус. Тэгэл тэр юмрлаа чинь бас тэр шок манад бас ялгаах банк болоод. Бизнесийнхэн бас өөрсдөө энэ ажлын хүндийг, технологийн хүндийг бас хэцүүг нь бас их тайлбарладаг нэг нэрлэхүү усууд юм уу. Тийм дээр өөр усууд тоглолт хийгээд байгаа харагддаг юм. Би бас тоглолт хийж байгаа усуудыг засахаас нь мэднэ биднээс. Тэгээд бид нэр яг юу хийгээд явж байна. Дараа нэг жишээ нь 2 км-ийн доороос хүдээр гаргаж ирэхийн зовлон бол за ер нь өмнө их мэдэхгүй байгаа ш. Ялангуяа Улаанбаатартай гоосод бол харин тийм ээ. Одоо нэг 10 м доош юм ухад эндээс юм гаргаад үзэх хэрэгтэй. Тэр жорлонгоо ухад л асуудал байдаг. Яг жорлонгоо ухаад жорлонгийн доороос нэг юм гаргаад тэгээ байн гаргана гэж төсөөлөд үзэх хэрэгтэй л дээ шүү. Тэгээ тэр чинь 2 км шүү дээ. Бараг энэ барилгын салбараас анхны хувьцааг та гаргасан тийм. Анхны хувьцаат компани болсон. За тэр үуч маахта зэрэгцээл яа манайх гаргасан тэр амаа банк гаргажсэн байна. Анаа зоос өдөөс нэг тэр жилийн өмнө зоос манай өмнө гарчсан санаж. Тэр банкуд бол манайх гараад тэгэл тэр амаа гараад. Одоо бол хувьцааны хэдтэй явж байна. Сая бол энэ барилгын 13-4 оны нэг айхтар хямралаа барилгууд нэг унлаа шүү дээ. Барилга банк аль нь ер нь бол барилгын чиглэл юмнууд бүгдээ уналттай байгаа. Хувьцааны ханш бол одоо 44 өрг байлоо да. Гэхдээ нөгөө компанийн бизнесийн үйл ажиллагаа бол хийм байгаа. Тэгээ яг манай одоо нөгөө хөрөнгө оруулагч гэх юм уу, жижиг хувьцаа эзэмшиж гэх юм уу, одоо нөгөө хувьцааны ороос нөгөө орлого ашиг хийх гэж явдаг хүмүүс маань илүү нөгөө юу болчиход байна л да. Нөгөө тийм салхины аясаар ингээд нэг өссөн хувьцаанд очиж бүгдээр очиж мөнгө игээл тэгэл унангууд нь зарж алдагдуулъя нэг юм тэр үсгэж чинь гэж мөнгө игээл нэг иймэрхүү юм ажиглагдаад байдаг л да. Цаг хугацааны дисжүүлдээд максимум минимум хоёрын дунджаас ашиг авах. Судалгаа хийхгүй л шүү. Одоо яг үндсэндээ нөгөө компани хувьцаа ямар байх нь хамаагүй тэр компани үйл ажиллагаа нь хийм байх уу, тэр хөрөнгө нь байна уу гэдэг цаашдаа эдийн засгийн ямар байх нь судалгаа хийхгүйгээр яг нэг ханшныхын өөрчлөлтийг хараад тэгэл бод гэл. Жог усангууд одоо энэ ингээд тэр чигээр үснэ гэж бодсон шал хэзээ ч тийм байхгүй шүү дээ. Үлдэглээ. Яг нь тэр үеийн онцлог байсан гэхээр
яг одоо ч гэсэн их ялгаа байхгүй болчихлоо л доо нөгөө санхүүгийн өртөгийн тэг хүмүүсийн олдж байгаа тэр санхүүгийн өртгөнөөс хамаарат компаниудын ашигтай ажиллах боломж, ашигтай ажиллаж байгаа нөхцөл байдлууд нь өөр өөр байсан байхгүй. Одоо нөгөө хин хямдхан санхүүгийн хүүсрүүлж чадж тэрний илүү ашиг гэдэг гэсэн. Тэгэхээр банкны зээлийн хүү асар өндөр хүүтэй байсан. Дээрээс нь олдсон их багтаа байсан. Тэгээд дээдл нэг жилийн хугацаатай санхүүгийн тийм хэрэгслүүд олддог байсан. Тэгэхээр бид нар тэр аспект нь нэгдүгээр асуудал, хоёрдугаар асуудал тэгээ маахчууд нь уул уурхай үйлчлэгээний бизнес эрхэлжсэн болохоор нөгөө барилга дөнгөж бүүм их гээл ингээл явж ирсэн болохоор барилгын үйлчлэгээний одоо юу үйлдвэрлэл юм уу үйлчлэгээр юу ажиллах уу гэдэг нь судалгаа хийгээл нөгөө бетон зургийн үйлдвэр ажиллах юм байна. За энэ дээр нэг ийм хэмжээний санхүүжилт хэрэгтэй. Тэгээ мөнгөө яаж хямдхан босгож болох уу гэл тэгэл за хувьцаа гаргаж болох нь яг эрсдэлтэй боловч тэгэл хувьцаа гаргаад хувьцаагаа зарах гэж үйл үзэлтэй. Орон ертөнцтэй хэр зэрэг танилцж байна да? Яг сайн нэлээд сайн аялна уу? Аялагчийн клуб. Тэгээд чинь дэлхийгээр аялагчийн клубын гишүүн тэгээд бас дэлхийгээр аялагчийн клубын одоо үүсгэн байгуулагч Батаяр гэдэг бид тэр бас манай GC-ийн ерөнхийлөгч байсан залуу мөн Батаяр. Оо за. Тэгээд нэлээд орноор аялсан. За. Аялж байгаа. Үүрэгчтэй аялж байгаа. Үүрэгчтэй аяллыг яг тэр ч одоо тэгэхээр аялагч болоод явцсан л да. Тэгээ өөрөвчтэй аялагд нэвтрүүлгийг бид нар цааш нь өөрчлөлт хийгээд хийхээр төлөвлөж байгаа. 5 твийн хэдэн улсад ер нь очив? За би яг тоолоог байна. Гэхдээ яг 5 твээр бол 5 улангаар нь орцсон байгаа. Латин Америкт жоохон бага явсан. Тэндээс бол Перу, Колумб хоёр орсон. Бусдаа нь орж амжиг байгаа. Тэгтээ тийш явах бодолтой байгаа. Одоо дараагийн удаа Чили рүү гэсэн бодолтой байгаа. Чили рүү. Африкийн орнуудаар бол Африк руу бүр цааш нь яваагүй наадлын Египт төрлөвжсэн. Тэгтээ бас Африкаар бас бид нар Мадагаскар эдгээр явна гэсэн төлөвлөгөөтэй явж байгаа. Кейптаун тэгэл Ботсвана нэг гол улсуудаас очих хэрэгтэй боллоо. Тийм. Ботсвана руу бид нар уул уурхаан нөгөө энэ сургуулийн чиглэлээр судалгаагаар явна гэдэг бас нэг төлөвлөгөөнд оролцсон яваад. Алмазны уурхай байгаа шүү дээ. Хамгийн гол нь Ботсванад бол нөө авилгалаа тэг болохын төлөө нийгмээр зүтгэж байгаа улс л да. Тэр бол надад таалагдсан. Эдийн засаг эзэлж байгаа уул уурхаан бүтээгдэхүүн уул уурхаан нөлөөллөөр бол нэлээд өндөр. Одоо газар зүйн хувьд газар зүй болон хүн ам зүйн хувьд Монголтой нэлээд төстэй гэхдээ амжилттай явж байгаа тийм жишээлтэй. Далаад гарцгүй далаад гарцгүй. Тэгээд бас өмнө нь бол яг тэр байгалийн баялаг гэж бас нэлээд хоорондоо популизмтэй байж байгаа. Тэгтээ зүү хуулиа хэрэгжүүлээд тэгээд ард иргэдэнчсэн сайн одоо юм хүртэж чаддаг. За одоо Африк дотор хамгийн өндөр нэг хүн оногдох орлого хамгийн өндөртэй байж байна. Өмнө нь бол Өмнөд Африкийн бүгд 8 улс ч юм уу хамаагүй дээгүүр байсан. Одоо Өмнөд Африк бүгд 8 улсын хүмүүс ч Ботсванд очиж хар ажил хийдэг болж шүү дээ. Тэгээд тэнд бас амжилт хүсье. Бас монголчуудаас тэр нэвтрүүлгээ сайн үзүүлээрэй тий. Тэр бол бас их том хөрөнгө оруулж ялангуяа хүний оюун ухааны тий. Спорт тэр зэрэг хөрөнгө оруулж байна. Спорт. За яг сүүлийн үед маах юу яаж байгаа. Анх нөгөө 3-ыг өрчих 3-ын эмэгтэй багийг манайх одоо эзэдүүдийн нэгэлтэй маах. Тэгээд дэмжиж байгаа. Бахархууштай зүйл юу гэхээр анхны одоо монголчууд бид ерөөсөл энэ олимпийн түүхэд анхных удаа спортын одоо багийн спортоор олимпиад орж байгаа. Орохоор одоо болцлоо хангацсан байгаа юм бол тэгээд сая та нар өрсөн мэдсэн байхдаа нөгөө дэлхийн challenge tour одоо world tour-ийн аварга болсон. Азийн аварга болсон. Одоо манай 3 залуучууд тэгэл бид яг монголчууд ингээ багаараа тоглолтгүй багийн спорт юм уу гэсэн тэгэл эсрэгэл байна л да. Болдгол юм байна. Аэробик гимнастикийн цэцэрлэгийн насны хүүхдүүд маань Солонгост очиод олон улсын тэмцээнээс алтан медаль аваад ирсэн л да. 20 хоёулаа бүжиглж байгаа. Тэгээд хамгийн сайхан бүжгийг хийсэн. Би ч бас өөрөө гимнастикаас холбоотой л да. За. Тэгэхээр бол манай бизнесмэнүүд бол яг ерөнхийдөө бас капитал
өөрсөндөө хөрөнгө цуглуулсгаад энийгээ бол тодорхой нийгмийн салбарууд руу бол өгч яддаг л те. Энэ бол спортоор дамжуулж одоо танах бол 3-ыг харьцан 3-аар дамжуулаад танай компаниас нэлээд ашиг бол тийшээ бас явж байгаа. Ялангуяа багийн спортын 20 хүнийг нэг дор нисгээд явуулах гэдэг бол бас чанга асуудал шүү дээ те. Тэг яг нөгөө яагаад өндөрлөлт баг би зүгээр ингэж дүгнээд байгаа юм л да. Яагаад багийн спорт явуулдаггүйсэн гэхээр нөгөө зардал ихтэй. Тэгээ тэр чинь нөгөө тэр багийн спортыг санхүүжүүлж байгаа, ивент итгэж байгаа компани бол тэрнээс ямар нэг ашиг сонирхол харахгүй байхгүй. Яагаад нөгөө жуудо бокс гэр эргээгээд нөгөө манай улс төрчин тэр нөхдүүдээ явуул пиард ашиглаждаг байхгүй. Тэгээ тийм болохоор нэг хүнээ бол санхүүжлээ яваад идэв юм шиг. Тэгж анзаарчихсан. Гэхдээ спорт бол яг бизнесменүүдийн нуруунд дээр явсан шүү 90 оноос. Тийм ээ тий. Алтар гавьяа нь бол улс төрчдөө тэгэл чинь нэг хүний дээр явсан дамрах байхгүй. Улс төрчид бол зөвхөн спорт спорт урлаг сүүлийн 30 жил бас шалан дээрээс дэше боссон. Гавьяа шагийн дээр нь бол хэдэн улс төрчдийн гэртээ нааж явдаг. Яг зовлонгийн хөлсийн орчныг бол бизнесменүүд төлж байгаа. Саяын тэр гимнастик хөгтөж бай, саксны хөгтөж бай. Одоо энэ оюун ухааны спорт өрсөлдөж байгаа хөгтөж байхад манай дахиад юм нэг шинэ үе гараад ирсэн байгаа байхгүй. Одоо тий нэгэсэндээ бол 90-ад оноос хойш цоо шинэ үе, цоо шинэ хамт олон, цоо шинэ удирдлагын арга барил, цэвэр шудраг өрсөлдөөнийг гаргаж ирж байгаа тийм олон шинэ үе байна. Би бол энэ шинэ үед бол итгэж байгаа. Тий яг хоо манай дараагийн одоо гэж хэлж болох юм да. Энэ бол англи хэлтэл байвал тэгэл нөгөө бүх мэдээлэл, бүх ресурс ноу бүгд л нөгөө интернет төр байж байгаа. Тэгэхээр тэр үе манайх хөгжих болов гэж харж байгаа. Тэгээ бид чинь өмнөх үе чинь нэг социализмын үед нэг хагас сурцсан боловсролоо тэр үед эзэмшсэн. Тэгээ юм болоход дандаа тийшээгээ буцааж ингэж ширээд идэг. Тэгээ угшаага явдггүй. Нөгөө угаасаа мэддэг юм тэр болохоор тэгээ сурсан юм сураар бууж болохгүй гэчээр. Тийм болвол манайх энэ урагшаага нэг хоёр алхачаа буцаага нэг халгаад байна. Гэхдээ бид нар бол урагшаага алхах нь бол алхаж байгаа гэж боддог. Нийгмийн хариуцлагын өрөөнд болохоор 3 жилийн өмнө би Ассуур сан гэдэг аавах нэр сан байгуулсан л да. Тэгээд ерөөхдөө нийгэмд авчрах эерэг өөрчлөлттэй холбоотой ажлуудыг бид нэр одоо шатаар нь нодон жил бол сайнаар өөрчлөлт нэг санал гэдэг залуучдын дунд уралдаан зарлаад тэгээд тэнтээс шалгарсан 3 саналыг бид нэр санхүүжүүлж ажил болгосон байд. Энэ жил бид нар ногоон одоо бид манай энэ компани Баянгол дөрүүдийг байршдаг юм л да. Тэгээд ногоон Баянгол аян гэж явуулаад үндсэндээ одоо энэ дээшээ байгаа бүх ороодоор бид нар модны юм суулгацууд тараасан. Айл өрхүүдээр ороод бид нар нэг 14-5 мянган модны суулгац тараасан байдаг баг. Манайх ч нэг мод тарина гэхэр нэг мод ой модноос ч мод ингээд суулгаад авчиад тарьчихсан шүү дээ. Хүчил дөрөвч чинь үгүй те утаагийн багасгыг бас нөгөө одоо ингээ Баянголыг харах юм. Би нөгөө Баянгол өөрөө өсөж төрж өссөн хүүхдтэй байхгүй. Тэгээд жоохон багт бол аюух модтой байсан бүр ногоон байсан. Одоо бол 500 айлах үед зүгээр бетон ийм жүнгэл болцсон байхгүй. Тэгээд бас нөгөө хүмүүст мод өгөө тэр хүмүүс нэг модоо тарьчвал ядаж тэр мод тарьсан газраа хамгаалах болов тий. За дээрэс нэг агаар нь жоохон цэвэрхэн болгох юм болов. За ингээд суулга зөгчвөл тэнтэс ой модноос ч мод суугаж авчиад ингээд тариад авахгүй юм болов. Тэгээд нөгөө тэр модны үржүүлгийн газрын бас нэг бизнесийн дэмжиж дараа жил арай олон мод ингэж суулгуулаа тий. Яг ингээд бас нэг бүгдийн юм симбиоз үүсгээд дэмжигүүднээс бид нэг ийм аян энэ жил хийсэн яг нэлээд амжилттай явсан. Тэг хүмүүс бол өдөр болгон мессеж ирдэг ингээд таны өгсөн мод чинь би ингээд хашаандаа тарьсан л гэн цусан дээрээ тарьсан гэн байрных уур тарьсан л гэн ингээд нэг юм ажил энэ жил бол ийм ажил хийсэн байгаа. Яг тэгээд ногоон гэдэг үүднээс бид тэр үргэлжлүүлээд дахиад нэг хоёр ажил төлөвлөсөн явж байгаа. Сайхан санаа. Маш 200 мянган жорлон байгаа. 200 мянган ашиг гэсэн үг шүү дээ. Хажууд нь 200 мянган модтой байх юм бол Улаанбаатар маань энэ ногоо төгсгөл харагдана да. Ялангуяа Баянгол юм. Тэр ажил бол манай энэ яг хашаа байшинд иргэд бол бас жоохон гээд бас өөрснийхөө амьдарч байгаа орчиндөө бас жоохон анхаарал тавиад мэдээж үлдэж тавьж байгаа байх. Тэгээ яг нэг мод зэт жоохон нэмж тариа тий. Жорлон морлонгоо жоохон эрүүл болоод би сая өнгөрсөн
5 сард нөгөө Перу аялсан. Тэгээд За. Мачу Пичу гэдэг нөгөө Индиануудын инкүүдийн босгосон хот шүү дээ, тэ. Хот бүр уулын орой дээр босгосон хот байдیں۔ Тэгээд тэнцээ ингээд дид бүц бүх юм шийдсэн байхгүй. Тэр чинь 1000 жилийн өмнө асуул ярьж байгаа байхгүй. Тэгээд нөгөө монгол хүмүүс болохоор ч очоо нөгөө жорлонгоо яаж хийсэн юм гээл, тэ. Тэнгүүд нөгөө бөхөр мөхрөө яадаг байсан ингээл асуувал явахгүй. Тэгээд одоо бид нар нөгөө махч айл болгон нүүрс түлж юм, тэ. Одоо нөгөө мод юм уу юу гэдэг төлсөн үнсээ аваад жорлондоо игээд тэгээд тэрийг хавар гаргаж ирээд бордоол гашилж дээсэн байхгүй. Нөгөө үнс ичихэр хоргуужулчихж байгаа байхгүй. Тэгээ нэг өсөндөө одоо 0 руу үнс хийгээ. Одоо нөгөө гэрт гарч байгаа үнсээ ажид хийгээл яг мэдээж идэж чи уг нь бол нэг тийм юу руу хөрсрөө шинхэхгүй байх нэг үе юм уу хийх л бас таах л та. Гэхдээ тэгээд тэр бохрыг бол 1000 жилийн өмнөх амьдардаг байсан индианууд хоргуужүүлээ тэрийг аваад бордоо болоод ашигладаг байсан байхгүй. Тэгэхээр бид нар яагаад гэж хийж болох вэ? Бид нар амар том бордооны үйлдвэрлэлээ шүү дээ. Монголын уулуурхайн компаниудад тоног төхөөрөмжийн бас хэдэн хувийн танай компани нийлүүлж байна? Засвар үйлчилгээ бас хэдэн хувь хангаж байна? 27-8% лацаа байдаг санаж байна. Сайн биш. Одоо ерөөсө 27% гэдэг бол одоо Монголын эдийн засгийн бараг л 27%-ыг танай компаниар дамжиж шүү. Яадаг шүү. Техникээр хангах шалгалт оруулах юм яриа чинь. Техникээр хангах гэдэг бол өөрөө их чухал юм байгаа маа. Яг нөгөө гол бүтээн байгуулалтанд гар хөл оролцоод явж байгаа л гэсүүлдэ манайх чинь бүгд том бүтээн байгуулалт маань том төхөөрөмжүүд байдаг. Тэгээд энэ чинь том төхөөрөмчнийг ингээд зараад хайждаг биш. Өөрсдөө үйлчлэгийг хийгээд явж идэг болохоор байнгын харилцаатай болдог. Шударгаар бизнес хийгээд зах зээл дээр тоглогч улсуудын нэг үндсэн чанар бол хүн чанараа хадгалж үлддэг байхгүй. Яг тэгвэл нөгөө ноён нуруутай байна. Нөгөө талын нөгөө ийм бизнесүүд байна шүү дээ. Нөгөө бизнес гэсэн нэртэй. Авилгалаар, хэл ахуулаар нөгөө нэг өөрийнхөө хөдөлмөрөөр олоогүй юмараа нөхцсөн нөхдүүд тийм чанар байдаг. Өнөөдөр экосогийн үзэж байгаа үзэгчтэй болоо бас ингээд шин захирлыг танилцуулж байгаа. Манай бизнесийн хувьд бол шинэ хвшилтэй. Манай нэвтрүүлгийн хувьд миний хувьд бас одоо ингээд шинэ хөтлөгч хийгээд хоёр дахь нэвтрүүлэгтээ манай орчин үеийн бизнесмен одоо захирлыг бол өөрч оролцуулж байгаа маа. Одоо бол бизнес гэдэг бол шинжлэх ухаан болсон. Бизнес гэдэг бол өөрөө багштай, технологитой, менежменттэй том шинжлэх ухаан байж. Түүнээс тэрийг эзэмшиж үр дүн гаргадаг гэдэг бол би таныг одоо төлөөлж нэвтрүүлэгтээ урьж оролцууллаа. Тэгээ манай нэвтрүүлэгт оролцож бас өөрийнхөө бас амьдралынхаа жаргал зовлон хуваалцсан их баярлалаа. Энэ номон дээр таны би нэр зураг бол байна гэж ойлгож байгаа шүү. Энэ ном сайхан хүндгэж яваарай. За баярлалаа. За. Амжилттай. Hera Group-ын тоног төхөөрөмжийг импортлох чиглэлд ажиллаж байсан бол одоо тоног төхөөрөмж хүнд машин механизмыг дотооддоо өгсрөх төсөл дээр ажиллаж байна. Монголд нэмэн үрдэг шингээж импортыг орлох дотоодын брендийг бий болгох зорилго тавьсан. Бизнесийн ертөнцийн эстэл бэрхшээлийг даван туулж өнөөдрийн амжилтанд дайхурч Hera Ганхуйг хэмээн олон танигдсан Hera Group-ын ерхий захирал Тасүрийн Ганхуйг сайн байна уу захирлаа нэвтрүүлгийн энэ удаагийн төвчнөр өргөдөн оролцсон.